шинэ оны минь. За ингээд 2020 онд манай унтхан телевизийг төлөөстэй маань хамтран ажилласан Хөдөлсөн Стратегийн хамгаалын газрын хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд иргэдэд үнэн зөв мэдээллийг цагтайд нь одоо хүргэж дамжуулахад танай бас хамт олон бас маш их үүрэг үүсгэсэн. Ингээд манай хамт олонны зүгээс баярын билүү. Тэгээ ингээд талархлыг бас танай баярлалаа шүү. За ингээд баярлалаа. Хамт олондоо таны нэлсүү гүнзгий хүргэнэ. За тэгээд ер нь хэд мэдээлэлтэй байгууллагатай зөвхөн манайхтай биш. Ер нь хэд мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахад ер нь та бүхэнд ямар санагддаг бол хэд мэдээллийн байгууллага юу гэж одоо ойлгодог байгаа. За манай байгууллагын хувьд бол ер нь төрийн үйлчлэгээ иргэдэд төрөх. Тэгээд тэр тал дээр хамгийн гол нь бид нар иргэд яаж хүрэх вэ гэдэг дээр хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллана. Тийм учраас бид нартай хамтарч ажилладаг та бүхэн бол бид бүгдийн ажлыг бас одоо иргэдэд төрөгдөг, сурталчилдаг, таниулдаг ийм одоо байгууллага байгаа. Тийм учраас хэвлэлийн эрхчлөө гэдгийг бол одоо манайх их ярьдаг шүү дээ. Тэгээ одоо дөрөвдөх засаглалч гэж ярьдаг. Тийм учраас үнэхээр одоо танай байгууллагын хамт олон талархаж байгаа. Манай Чингис хотын одоо энэ хөгжлийн энэ бүтээн байгуулалтын энэ одоо төрийн үйлчлэгээ одоо тэгээд энэ хүнд нөхцөл одоо коронавирустэй энэ байгаа нөхцөлд бол бүх мэдээллийг иргэдэд үнэн зөв бодитойгоор хүргэдэг танай байгууллагын одоо хамт олонд талархаж явдаг. Тэгээд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Баярлалаа. Мэдээлэл холбоос үлжээний хамт олондоо Ундрхан телевиз баярлалаа гэж хэлэх нь бас зөв байдаг. Ягаад гэвэл энэ байгууллага доктортой одоо 8 жил түрээсэж байж байгаа энэ манай хамт олон. Тэгээ ямар ч хэсэн өргөж биднийг дэмждэг танай хамт олонд баярлалаа гэдэг талархлыг Билооны хамтыг бас гартуулж байгаа юм шүү. За ер нь хэл мэдээллийн үүргийг бас юу гэж бас боддгоо, хэл мэдээлэл байснаар ямар давуу талууд байдаг гэж ер нь боддог бай таны хувьд? Ер нь бол энэ хүндрэлтний түүхэнд хамгийн том юм бол хоорондоо мэдээлэл солилцохдоо алсцаад мэдээлэл дамжуулснаас эхэлдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг чинь Хэмтэн аймагчинд бол нийтдээ 19 сум. За тэгээ нийт аслалтаараа бодох юм бол хамгийн олон 270 км, хамгийн ойрхон 20 км сум байгаа ч тийм. Тийм хооронд бол ер нь бол одоо юу гэдгийг хэвлэл мэдээлэл тэрүүгээр дамжиж байгаа мэдээлэл бол тэр иргэдийн хоорондох мэдээлэл солилцооны хурдыг хийх юм. Тэр зэсмээ санийн хэвлэл бол нэг үе бол хэвлэлийн гол орон зайг эзэлжсэн бол одоо манайд суурьсан телевизоруудын энэ суурьч нь өөрөө хамаагүй хурдан болж байгаа тийм наацх нь ихэд одоо бид хэдийн байгаа мэдээлэл айгуул ингээд лайвдсан байгаа бол одоо хүлж байгаа шүү хүмүүст ийм л юм. За баярлалаа. Ингээд 8 жил тасралтгүй одоо танай байгууллагт бид түрээслэгчээр ингээд түрээсэж одоо суудгаа. Тэгээд ямар ч гэсэн бидний одоо байнгын тасралтгүй үйл ажиллагаа дандаа ингээд хангалттай зохион одоо хүргэдэг танай хамт олонд үнэхээр их баярлалаа шүү гэж дахин бас хэлмээр байна. Ингээд шинэ оноо шинэ жилээ сайхан ухтаарай. Баярлалаа. Ундрхан телевизийн хэмжээ өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаад тэгээд бас цаашдын ажил үйлсэнд амжилт хүсье. За баярлалаа. Хинтээ амын цагдаагийн газартайгаа 8 дахь жилдээ бүр хамтарч ажиллаж байгаа ийм одоо туршлагатай ийм хамтрагч байгууллагууд байгаа. За тэгээд өнөөдөр энэ ковидын нөхцөл байдлын үед үнэхээр бас өдөрт зүтгэл чармаалтай ажилласан байгууллага яалтчгүй цагдаагийн газар хэвлэл мэдээллийг ард эртээ үнэн зөв шуурхай мэдээллийг байнгын одоо хүргэдэг тэрийг бид нар бас дамжуулдаг. Тийм учраас танай хамт олонд баярлалаа гэдгийг илэрхийлээд талархаад за ингээд Билооны хамт танай хамт олондоос гартуулж байгаа шүү. За тэгээ биднийг ойлгож бас маш сайн дэмждэг танай хамт олонд бас баярлалаа. Ингээд бидэнд бас зорилсон чин сэтгэлийн өгөө бас хэлэх байхаа. За баярлалаа. Манай цагдаагийн газрын төлөөлөлд энэ танд өгсөн билийг авч байгаа баяртай. Тийм учраас танай телевизийн хамт олонд болон танай гэр бүл шинэ оны баярын мэнд хүргээд шинэ онд ажлын эмчилтэд дүүрэн байхыг өрөөё. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах бас давуу тал нь юу байд юм бол энэ цагдаагийн газар? За хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах давуу тал нь бол давхар аль байгууллагын үйл ажиллагааг сурталчилна. Ялангуяа манай байгууллагын өчнөө энэ нүүр хөтөлбөрийг таад бас ард иргэдэд хүргэж байгаадаа хамгийн гол нь ард иргэд төрийн шуурхай хүргэгдэгт нь хамгийн гол асуудал байдаг гэж боддог. Тийм учраас танай байгууллагатай бас цохимжийн хамтраад миний мэдээ 13 жил ажиллаж байна. Тэрнээс өмнө бас ихсэн цаг гэж бодож тийм. За баярлалаа. Баярлаж явтын шүү. Тэгээд хэвлэл мэдээлэл бидэнтэй одоо хойр байж энэ ард иргэдэд одоо мэдээлэх цаг алдалгүй нэг та хоёулаа холбоотойгоор өгдөг танай хамт олонд маш их баярлалаа. Ингээд энэ талархлыг за Билооны хамтаас
та бүхэндээс гардуулж байгаа юм шүү. 2020 он бол үнэхээр онцгой нөхцөлд ийм одоо он байлаа гэсэн хэдиж манай онцгой байдлын албан хаагчид үнэхээр бас нөхцөл танаа хамт олон маш их. Хинтээ аймгийн хэвлэл мэдээллийн салбарт доктортой үйл ажиллагаа явуулж байгаа Ундрахаан телевизийн хамт олноос Хинтээ аймгийн Сударгаан таман газрын хэвлэл мэдээллийн албаныхандаа бас талархал илэрхийлээгээд энэхүү талархлыг өгж байгаа юм. Тэгээ ер нь Хинтээ аймгийн хэвлэл мэдээллийн энэ салбарт манай хамт олон бол тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. За мэдээлэл үндсэн өргөө гүйцэтгэж ард түмний одоо мэдих хэрхийг үргэлж хангаж байдаг. Сударгаан таман газрын хэвлэл мэдээллийн ажилтнанд та бүхэндээ бас баярлж талархаж явдсан шүү. Бидний ажлыг үргэлж дэмждэгт баярлалаа гэдэг талархлыг Белоны хамтаас гардуулж байгаамаа. За ер нь тэгээд ингээд Сударгаан таман газрын хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажиллахын бас давуу талууд нь ер нь юу байдаг вэ гэж бас танаас асуумаар байна. За баярлалаа. Юуны өмнө Ундрахаан телевизийн хамт олонд Сударгаан таман газрынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. За манайх Ундрахаан телевизтэйгээ хамтарч ажиллаад одоо яг миний мэдгээр бол ямар ч гэсэн 4 дахь жилдээ хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд бол бас яг орон нутгийнхаа иргэдэд мэдээлэл хүргэхийн үндсэн чиглэлээр маш амжилттай хэрэгжүүлж явдаг гэж боддог. Тэгээд танаа хамт олонтой хамтарч ажиллахад бол таатай байдаг шүү. Тэгээ юуны өмнө баярлалаа гэдгээ дахин хэлье. За баярлалаа. За ингээд 2020 онд Хинтээ аймгийн мэргэжлийн хэлтийн газар Ундрахаан телевизтэй салшгүй холбоотойгоор сайхан хамтарч ажилласан иргэдэд мэдээллийг одоо үнэн зөв мэдээлэлтэй баталгаатай эксруулжаас би бас хамтран ажил сайхан авлаа. Ингээд танай хамт олонд маш их баярлалаа гэж талархлын зүйлийг баярын бас Белотаа бас гардуулъя. За мэргэжлийн хэлтийн байгууллага гэдэг бол өөрөө их онцлог байгууллага. Яг энэ ковидын нөхцөлийн үед бол үнэхээр өдөр шөнөгүй ажилласан одоо байгууллага шүү. Тэг ямар ч гэсэн та бүхэндээ бас баярлалаа. За тэгээд ер нь ингээ хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахад ямар одоо давуу талууд байдг вэ? Зөвхөн манай телевизтэй биш, ер нь бусад хэвлэл мэдээллийн байгууллагатай ажиллахад ямар бас давуу талууд байдаг вэ? Энэ талаас ярихгүй юу? За баярлалаа та бүхэнд. Хүний аймнаас эрүүл мэндийг хамгаалах энэ бидний амруугүй ажилд хэвлэл мэдээллийн байгууллагатай тусмаа танаа байгууллага бол маш сайхан хамтарч ажиллалаа. Үүний үр дүнд бид нэр хүний аймнаас эрүүл мэндийг хамгаалахаар энэ ковидын цар тахлын үед тийм ээ мэргэжлийн байгууллага, хэн шалгалтын байгууллага, төрийн байгууллагуудаас хүргэж байгаа мэдээллийг иргэдэд цагаат хөргүүлж ирсэн, иргэдийг соён гэгэрүүлж ирсэн, хууль эрх зүйн мэдлэгийг дэвш бүрдэх тал дээр бас ингээ сайхан хамтарч ажилласнаа би бол маш их баяртай байна. Манай хамт олон ч гэсэн. Тэгээд таанаас цаашдын ажилд амжилт хүсье. Цаашдаа шинэ ондоо ч гэсэн бид нар хамтдаа энэ хүний аймнаас эрүүл мэндийг хамгаалах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах Хинтээ аймгийн газар нутаг за хүн иргэд энэ бүхнийг одоо хамгаалах тийм ээ энэ үсэд бас хамттайгаар нийлээд ажиллана гэдэгт бас итгэлтэй байна. За баярлалаа. Хинтээ газрын хамт олон Хинтээ аймгийн хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Ундрахаан телевизтэй үргэлж хамтран ажиллаж мэдээлэл хүнсэн өргөө гүйцэтгэж ард түмний мэдих хэрхийг хангаж ажиллагт үнэтэй хувь нэмрээ оруулж буй танай банкад талархал илэрхийлье. За ингээд манай хамт олонны зүгээс та бүхэндээ талархлыг бас гардуулж байгаамаа. Ингээд энэ одоо цаг үед яг эрүүл мэндийн газрын гаргаж байгаа мэдээллийг цаг алдалгүй бидэнд бас хүргэдэг та бүхэндээ бас маш их баярлалаа шүү. Тэгээд Белоны хамтаас гардуулъя. За тэгээд ер нь хэвлэл мэдээллийн байгууллага хамтарч ажиллахад ямар давуу талууд ер нь гардаг вэ? Хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог бас та ер нь юу гэж хардаг бол энэ талаар? Талан байтхана үнэхээр Ундрахаан телевиз бол цагийн мэдээлэл ард иргэдэд нээлттэйгээр шууд хэлж өгдөг бол их баяртай байдаг. Ер нь эрүүл мэндийн салбарч гэсэн таа бүхэнтэй бол хамтран ажиллана. Цаг тухайд ялангуяа одоо ковидтэй цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын эрүүл мэндийн салбараа болон аймгийн одоо онцгой томсоос гарч байгаа шийдвэрүүдийг тэр араадуу телевиз, тэр дундаа танай телевиз дээр бол хамтарч
ард иргэдэд түгээдэг. Тэгээд 21 онд одоо танай телевизтэйгээ хамтарч ажиллана. Үйл ажиллагаанд нь эрүүлэнг амжилтыг хүсье. Та бүхэндээ сайн сайхан хүсье. За баярлалаа. Би Ундрахаан телевизийн хамт олонд татвар хэлцээхэн хамт олонноос талархаж удаа илэрхийлье. За манай татвар хэлцээ бол Ундрахаан телевизтэй сантай ажиллагаа хэрэгжүүлээд ямар ч гэсэн сүүлийн 3 жил бол амжилттай сайхан ажиллаж байна тийм ээ. За энэ хугацаанд бол бас манай Ундрахаан телевиз бидтэй гэрээнийхэн дагуу бидний одоо татвар хэлцээтэй холбоотой мэдээлэл тийм ээ сургалтад цаг алдалгүй энэ бүх одоо сайтуудаар тавьж тийм ээ энэ бүх үйлийг одоо манай одоо татвар албаны олон нийтэд сурчилж байгаа сурчлагын материалуудыг цаг алдалгүй энэ бүдийг хүргэж өгсөн танай хамт олонд баярлалаа. Тэгээд мэдээлэл телевиз хэвлэл мэдээллийн байгууллагууд бол мэдээж тухайн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх тийм ээ мөн төрөөс гарч байгаа хууль тогтоомжийн бэлтгийг олон нийтэд хүргэх энд бол хамгийн нэг төрөнд одоо хамгийн шуурхай ажилладаг байгууллага. Тэгээд танай хамт олонд амжилт хүсье. За баярлалаа. Бидэнтэй одоо үргэлж хамтарч ажилладаг Тэхэнтэй аймгийн Нэгцэн эмнэлгийн хамт олонтой маш их баярлаж явдаг шүү. Тэгээд мэдээлэл хүнцэн үүргээ ард түмэндээ мэд хэрхийг үргэлж хангадаг танай хамт олондоос чин сэтгэлээсээ бас баярлалаа. Ингээд 2020 он бол ковидын нөхцөл байдлын үед Монхээр сайн ажилласан байгууллага бол манай Нэгцэн эмнэлэг байгаа. Тэгээд та бүхэндээ баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Үргэлж бидэнтэй хамтарч ажилладаг гэд энэ талархлыг. За тэгээ энэ Белоны хамт ингээд танай өгч байгаа шүү. За тэгээд ер нь хэвлэл мэдээллийн үүргийг бас юу гэж бодгоо хэвлэл мэдээлэлтэй хамтарч ирснээр ямар давуу талууд бий болдог гэж та бүхэн бас боддог байх юм лээ. За ер нь бол 4 дахь засал манай хэвлэл мэдээллийнхэн бол одоо ялангуяа одоо энэ шаардлагатай цаг үеийн байдлыг шуурхай одоо олон түмэнд мэдээлдэг. Ялангуяа одоо би энэ Хинтээ аймагт бас энэ Ундрахаан телевизийг бас нэлээд одоо боломжийн бас шуурхай одоо хүмүүст мэдээлдэг гэдэгт бас талархаж явдаг. Тэгээд та бүхэндээ шинэ ондоо сайхан баярлалаа. Бүгдээрээ эрүүлийн аз жаргалтай байгаарай гэдгийг хүсье. Баярлалаа. За. Өстөний амтлагаа шүү. За баярлалаа. За ингээд Хинтээ аймагт намын салбар орж ирээд 2 жилхэн болж байна тий. Хинтээ аймаг үйлчлэгнээс ажил фарм мэдрүүлдэг хамт олон бол 8 байдаг. Тэгээд бидэртээ үргэлж одоо хамтарч ажилладаг та бүхэнд баярлалаа. Мөн одоо манайхтаас хамтарч ажиллах бас олон давуу талууд бас гардаг байхаа. Энэ талаараа бас хэлэхгүй юу? Тийм дээ. Одоо цаг хугацааны одоо өдөр тутмын мэдээллийг одоо бас та бүхнээсээ бас хүлээн авдаг. Үүн дээрээс мэдээллүүдийг сайжруулах түгээх бас хугацаа өгдөг. Энэ бүхнээс хамт олонтой баярлалаа. 2020 онд нэг он одоо ажил харах хүсвэрээ. Баярлалаа дараач хамтдаа хэлж байна. Баярлалаа. Ингээд Хинтээ аймгийн ялсан үйлчлэгээний одоо том сайдыг хөтлөж байгаа. Би намын салбарын хамт олон нэгнийгээ өгч маш олон ажилчдыг ажлын байраар хамтарч байгаа. Намын салбарын хамт олон байгаа. Ингээд та бүхэнд баярлалаа.